Ирж ява цагаа гэж. Нарны бүлээн илчит хөөнхийн хэрээр газрын хөрсөн ялхарч, хаврын амьсгалд сэрсэн бяцхан орхины урсгал алгуурхан ширүүсч, булгийн ихэндих мөсний зах ан цав гарган цайрна. Уулын хормойд ногооны төрөөч шазайж, нарны тунгалаг туяанд солонгорон үзэгдэнэ. Малчин зон олон төлийн дундаа ялхарч, магнаа үрчлээ тэнийгээд уюгшиж суудаг хаврын улирал юутай сайхан. Өчигдөрхөн төр мутайхан майлах хайдаж, хөл дээрээ тэнцэж ядан байсан нялх төлийн хөлн чангарч, эхийгэн даган ойр зуурхан бэлчээрлэн. Хаваржаа хонд бүхнээс төлийн дуу час хийхнэ, хаврын салхины үзүүрийг зөөлдөг мэт таатай. Нойрсож байсан байгаль сэрж, өнгөөн зассан хөндөй талд мал сүрэг таавар налайсан энэ л үеэр Монголын үндэсний олон нийтийн телевизийн уран бүтээлчид төлөв 5 эрдэнэ нэвтрүүлгийн малчны хотноос бэлтгэж тэдний үг үйлсийг өртөөлөн хүргэсээр ирсэн билээ. Цасны шар ус тунаж уул сороолсон замаар зүтгүүлсээр Хинтээ аймгийн Бэндэр сумын улсын авраг малчин Сүхбаатарын тухлан саадлаа. Энэ өвлүү сайхан үйл боллоо. Тэгээ хавар одоо яг цагаан сарын дараа шөнийн 3-ны цас нэлээд цас орж нэг жоохон мал уйлалдмаар болж ирээд нэг хэд тоног байснаа. Тэгээ одоо харин одооноос гайгүй мал гэцгүүзээ ороод сайхан байна. Мал төлөлт төр нь хичнээн хувьтай явж гин өмнөх жил хичнээн төлөө аваа одоо энэ жил та хичнээн төлөө авахаар энэ төрөл үр дээр. Би одоо нодин бол нэг 300-аад хурах авсан. Энэ жил бол одоо нэг хоньоо нэлээд багасгацаа нэг 150 хавцал авах байх гэж бодож байна. Тэгээ ямаач гисэн бас нэг 100 нодин нэг 60 гаруй төлөө авсан. Тэгээ хөр бол нэг нодин нэг 50-60-аад тугал авсан. Энэ жил бас тэр анзаана авах юм уу? Хөл байжил төр нь ямар байна? Хорогдол гарч ийн. Одондоо бол хорогдол байхгүй л байна. Тавгүй сайхан. Яг мал бол одоо яг ядрах, даарах, хэвтэл бууц муу байх насаа төл хайддаг та. Хужир мараа муутай үед бас төл хайна. Төл байжуулахад яг тэ тэгээд одоо мал тарган бол төлийг өөрснөө баг өөрснөө ууччихдаг шүү дээ. Тарган мал бол арга твэрэгтэй оруулахын тулд хамгийн эхлээд намар үүсдэжлээ сайн бэлт хэрэгтэй болно. Үүсдэжлээ сайн бэлт хэрэгтэй. Тэгээд хужир мараа таслахгүй байх хэрэгтэй. Өвлийн цаг чинь хужир чинь бол одоо бас нөгөө таргалахад ташир дургад тушаа гэдэг шүү дээ. Тэгээ тийм маягтай болж явах хэрэгтэй. Тэгээд малгаа хэвтэл бууц сайн байлгах хэрэгтэй. Хөр цасан захаасан хайлмагтан шилэн болор мэт нэмгэн илтсэн наранд гэл болзож, зөөлөн салхи өрн цагийн амьсгал шингээж хөнгөн үлээхэд сасны чийг хазаар үсний үнэртэй нийлэн сэнгэнх нь өөлөх юмгүй өнтэй сайхан хаваржиж угааг илтгэн. Бэндэр сумын нутгийн хойд хэсэг нь шилмүс дойгоор хүчигдсэн. Уулсын өмнөд хэсэг нь ойд хийрийн бүсэд хамрагддаг. Газар нутгийнхаа онцлогт тохируулан мал сүргэн өсгөн үржүүлнэ гэдэг эртнээс өвлөгдсөн малч ухаан. Манай нутгийн онцлог бол хангай газар болохоор тэгээд ер нь бог мал дууд сахимжгүй голцоо бодоор мал тэмдаа ер нь тэгээд ер нь манай ийшээ бог мал бол маш ороо ортлоор угаал бог мал болсон. Шавар ус ихтэй хангай ус ногоон бүдүүн бартаасаад ихтэй тийм газар бол хань төлөөр нь тохиромжгүй л дээ. Энэ нутагт би одоо 30-аад жил болж байна да. Урдан тариарууданд ажиллаж байгаа. Тэгээд хэрэн 4-7 насл мал дээрээ гараад л тэгээд энд дээр одоо 30-аад жил боллоо. Энэ жилийн хувьд бол яг мал хөл сайхан орлоо. Манай энэ цасны байдал бол байханд байсан. Тэгтээ энэ өвлийн харьцуул бол хөвтөн хөөл байх шиг байлаа. Нэг хавартаа бол жоохон хөвтөн дүү хавсрах шуурхтай шүү байна да. Энэ жил ер нь хичнээн төлбөө ожуулахаар байна. За малаа ер нь хэдэн төрөлтөөр үсгэж байна. За энэ жилийн хувьд яг нэг 30-аад үнэ тоглох байхаа. Манай хүүхрэг олцоодаг гэндэг. Тэгээд тоглолын хувьд бол яг тэгээд нэг 30-аад тоглолт төл авах л гэсэн бодолтой л байгаа. Тэр усны хувьд бол өрдөө асуудалгүй. Манай энд бол гантай жилжсэн өвсөр гараа оргон гол ус олон голын уул зур манай энэ рүү чинь тэгээд
чиг сайтай ер нь бороо ус хэлбэгтэй жилүү ер нь тэгээд шавар уснаас л хэлбэг юм байдаг баг зэрэг. Говийн бүс нутгийг бодвол бэлчээр, хадлан тижэл, усны асуудал бага хэдий ч ойд хэрийн бүс нутаг учраас боохоо хэлбэг. Хуулиар агнах хориотой тул малчид өөрсдөө л эрсдлээс сэргийлэхээс өөр аргагүй. Тиймээс малын тоо толгойд бус чанарт анхаарч эхэлснээр ч малчид онцолж байлаа. Одоо яг хангай ойд хэрийн бүсэд ер нь мал маллахад тулгардаг бэрхшээл нь юу байдгийг, ямар мал одоо илүү өсөхөд бэрхшээлтэй вэ? Ер нь л одоо яг хангайд бол энэ ямаа хойно хоёр өсөх гэдэг бол жоохон бэрхшээлтэй. Үргэлжийн одоо даагна, үргэлжийн хариулга малгай гэдэг. Өхөр мал бол бас адилхантай бас тэгээд л бас хариуцлага шаардсан шүү дээ. Тэгээд ерөнхийдөө. Тэгээд л уулын амтигтай тэгээд тийм учраас тэгээд малгай. Тэгээд бас ерөнхийдөө ер нь төлөх малаа нэлийн борлуулдаг байгаа шүү дээ. Тэгээд бас тоонд нь жоохон шазгаартыг гэж бодоод тэгээд жоохон багасгаад сой талын бол тэгээд. Манай энд бол тэгээд ер нь боохой бол хээрээ амтан ширүүн. Ер нь бол бэрхшээл гарна шүү. Байгалийн амтан чих өсч байгаа болтой юм. Тэгээд ер нь л ширүүндээ мал маллахад бас л авхал гэдэг байна. Гадаа хүртэл хацарч идэв шүү дээ зарим үед. Ер нь ноорон бариад идэв. Би тоог нөх өсөхийг нөх зорилго болгоод. Өмнөх сэрүүн дэнжээс эхлэн цааш үргэлжлэх Дорнод Монголын хээр тал. Суур суурьаар хонь бэлчиж, өнжмөл хөх өвсний толгой найгана. Онон мөрний шугуугаар зургаслан, умар хөвчийн улас хөхөрн дүнхийн. Өтгөн шугуй бараадан бодоон адгуулж, өргөн талаан эмжин богоон өсгөх нь энэ нутгийн онцлог. Хахир хүйтний улирлыг халгаж зүтгэж туулсан мал малчин хоёрын хувьд аз эзэн зэрэгцсэн хатуу ширүүн үеийн хавар цаг байдаг. Өдрөөс өдөрт өтгөн сүргэн өнөр болж, төлийн дундаа баясдагч нөгөө талдаа төлийн хорогдол малын гарцтайч байж мэдэх тул хамгийн их ядарч зутарч хүчээр шавхдаг мөчлөгнө гэж хэлж болохоор. За 2010 оноос хойш лав ээж дээр ирээл тослоо мал одоо тэгээ сүүлийн хэдэн жил тэгээ бие даагаал маллаа явчихсан. Одоо 1017 малтай хон ямаа төлхөө. Тэгээ өхөр адуу 4 толгойтой өсгөж байна да. Хаврын сар гарснаас хойш шинийн 3-наас хойш шинийн 3, шинийн 7-онд нэг 2 дахин ахиу хэмжээний цаас ороод. Тэгээ одоо яг цаас ус ганцраад сайхан болж байна. Жохон хавсрахтай байх мэн ихтэй л ах шиг байна. За энэ жил нэг хон ямаа нээсэн 300-аас 400-а төлөх байх. Тэгээд хонь дөгж төлж эхлээл явж байна да. Ямаа арай болоог байгаа. 4 сарын 10-даар бас нэг байгаль цагуураа харцаад энэ жил орой төлөлгөр тавьсан. Энэ сүүлийн жилүүд тэгэл байгаль цагуураа хараад л малаа хэдийгээр төлөвлүүлэх гэдэг хонь ямаагаал тэгэл зохицуулаад өөрөө шийдэл явж байна да. За манай яшаа одоо хангай газар бүр хөвчийгээ бодвол манай яшаа жоохон байгалийн цас цууд шуурганд л жоохон хэцүү байдаг. Тэрнээс тэнгэрийн сайханд бол сайх штэ ингээд. Бэлчээр ус сундны асуудал гайгүй. Манай яшаач баян бүрд гэдэг нэг сайхан нутгтгэл үе утмаараа маллал амьдарч энэ да бидэд. Богийг ер нь хүмүүс их цөөлдөг болж байна. Нэгт ихэд тэгээд хонио хариулах хүнгүй болж байна тоо. Нэг нөгөө ярахт. Хонь хариулдаг хүн гэж байхгүй. Хонь хариулдагээс өвгдөн тэгээд бараг л байхгүй болж байна да. Шинэ үеийн мань үеийн малчтал тэгээд хонь хариулахгүй шүү дээ. Адуу гэвэл адуун жавна морио үеийн тэгээд тэрнээс үл нэг хоньыг үл нэг сонирхоос үүдэлэхгүй тэгэл амжиргааны гэдэг утгаараа ч юм уу тэгэл харж байна да. Тэгээ мал харна гэдэг чинь мал мална гэдэг чинь ганц хүний ажил биш. Бүлэг нэг хэсэг хүмүүсийн л хамтын хүч. Тэгээ ах нар маань таслан ах ямаа нэг хүү байнгын миний хажуу тасалж байна да. Таваар сайтай сүргэн талханган бэлчээрт тохируулан урт богино хөлийн гişгдэл тааруулан хариулна. Энэ нь өнөөдрийн хололт биш. Цаг хугацаа байгалийн шалгалд дасан зохицох чадвараар бий болсон амьдралын туршлага юм. Энэ жил Балч нутгаар бол маш гоё үйл болсон. Мал төлөлтөл одоо манайх эхэлж байгаа. 200 хүрэхгүй байна. 100 гаруй л төлөлөндөө. Бог бод мал нийлээд өнөөд нэг ихтэй харьцуулна. Тэгээ нийлүүл нэг 200 хүрэх бах та. Тиймэрхүү төл. Хон юмаа өөртөө жилэг давгүй байгаа. Гар дээр боожулж байгаа төлөөр нь хэрэг байна. Одоохондоо тийм гараагүй байна.
Ирэх намар хүртэл одоо төлөө бүрэн бойжуулахад юу хамгийн чухал вэ? Малынхаа тарга твэрийг сайн авахуулах хамгийн гол нь. Тэгээ намар нь сайхан намарчаа нутгаар нутаг сэлгэж явж нүүдэл судал их хамгийн чухал байдаг. Тэгээд л өвөл зөөн дээрээ буугаал тэжээл орчдөг байхгүй. Тэгээд тэжээлээ идсэн багт л хаврыг л даваад ногоотой золгодог байхгүй. Хаврын уйлгал бол одоо малчтын хувьд хамгийн их ажил ихтэй үе байдаг. Одоо бол эд ямаа санаад эхэлсэн байна тийм ээ. Энэ жилээр нэгчнээ ямаа санах уу? Энэ жил нэг 150 ямаа савнаа. Одоо ингээ хүүхд амарцсан. Анцаараа л байдаг л да. Тэгээд эхнэр хүүхдээ хагцаан бүтэн санд ирнэ. Зургууд ноход төврөгөл орно хүүхдээ аваад эхнэр. Тэгжил байдаг миний амьдрал. Намрын бэлтгэл хэр хангагдсанаас хотондоо зудгүй өвлийг давж болгоч. Эцэст нь хаврын нүр их ажиллал малчин хүний уруу хаан малын шанцыг шалгаж бүтэн жилийн хөдөлмөрийг дүгнэдэг гэхэд биелсдэггүй. Энэ л үед хүн хүч хичнээн хэрэгтэйг өгүүлэх юм. Намайг Баяр Тунгалаг гэдэг. Би 7 настай. Хичээл амраад би ирсэн байгаа хоог шүрдээ шалаа угаагаад ээж авдаа тусалдаг. Том болоод ямар мэрэгчлээ бодлоо гэж боддог вэ? Малчин л болно. Малчин болоод том болоод 10 сайжин том болно. Авраг сайлж болох юм аа. Чамд одоо ээж аав нь төсөлж өгсөөр нь хичнээн мал вэ? Ил юм аа. Хичээлдээ сууж байхдаа хурдан хөдөө явах юмсан аав дээр очиж туслах юмсан гэж боддог уу? Боддог. Игдүүдийн хөөрхөн ургуунууд л надад хөөрхөн л байдаг. Малчдын гол амжиргаа эдийн засгийн их үүсвэр нь мал аж ахуй. Дөрвөн улирлын эргэлтэнд мал сүргэн өсгөж, борив бохисхийлгүй хөдөлмөрснийхөө үр шимийг тэд хүртэх ёстой адил жил ирэх тусам түүхий дүнгүйдэж байгаа нь малчин хоёр ховордож байгаа шалтгааны нэгч байж болох юм. Малын бидний ашиг чимийг жоо нэмэгдүүлэхэд энэ ноос арьс шир одоо энэ түүхийн эдийн үнийг жоо нэмэх л одоо малын бид одоо бас амьдралд нэлийн нөлөөлөл өгч байна. Тэгээ дээр үе чинь одоо малаа өсгөөд их олон малтай байна гэдэг чинь одоо хамгийн гол нь нөгөө амьдрал хүрэлцэхгүй del нөгөө тооны олонгоор амьдралаа дээшлүүлэх гэж байсан шүү дээ. Тэгээ тэрнээс биш одоо түүхийн эдийн үн нэмэгдээд арьс ширний үн тэгээ ноос ноолорын үн нэмэгдээд тэгээ энэ жил харин махны үн хандж чадсан давгүй болоод бас амьдралд авахад гайгүй үржимжтэй болоод байна. Тэрнээс олон малтай нэргүй одоо амьдрал маань мэдээ яг л адилхан явдаа шүү дээ. За энэ арьс ширийг хаялгуул авдаг байх хэрэгтэй нэгт. Хоёрт нь малчт руу шигэлсэн бас нэг тийм бодлого явах хэрэгтэй байгаа. Одоо шанарын сайжруулах тал дээр дэм болж өгдөг нэг тийм байх хэрэгтэй юм гэж боддог. Сүүлийн үед ч одоо арьс шир үнгүүдэл хаягдж байна. Энийг одоо нэг жоохон эргэлтэнд оруулаад бас нэг тодорхой хэмжээний техник чинь л өхрийнхээ ширээр л тампуу гурил аваад иддэг ус. Одоо ч нэг юун тампуу гурил мантай хогон дээр л хайдаг болж байна. Энийг эдгээр бас жоохон төр засгийн дэмжиж малчтынхаа хоньны нэхийг эдгээр нэг авдаг болчихвол бас хэрэгтэй л байна. Ямаанаас л одоо тэгээ ганц ноолуур л авч шүү дээ. Ноолуур авцаа ирсүүл тэгээ нэмэргүй. Бэндэр сумын хувьд 2021 оны жилийн эцсийн байдлаар 262,817. Харин 2025 онд 214,514 тоо толгой мал тоолуулжээ. Энэ тоон үзүүлэлт нь малчид малаа цөөлж байгаагийн нотлого. Малын үйлдвэр угсааг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх, цаашлаад малчдын амжиргааг дээшлүүлэх чиглэсэн ямар ажил хэрэгжүүлсэнийг сум орон нутгийн удирдлагаас тодрууллаа. Малчтаа дэмжих тал дээр бол малчтаа сургалт сурталгаагаар дэмжих гэсэн бодлого барьж байгаа. Нэгдүгээрт малын эрүүл мэндийн тухай ойлголтыг зөв болгох, мэдлэгтэй болгох. Хоёрдугаарт бол энэ тижээж үржүүлж амьдарч байгаа энэ малын мал сүргийг нь чанаржуулах, үржил удам угсааны тал дээр нь дэмжих, мөн одоо сургалт сурталгаагаар хангах. За мөн одоо байгаль дэлхий дулаарч байгаатай холбоотойгоор малын энэ эдэмш тэжээлийн асуудлыг зөвхөн байгалийн бэлчээр ихээсээ илүү тармил ургамал нэмэлт тэжээлийн тухай бас бодлого гаргаж дэмжиж сурчилгаа сургалт хийж ингэж ажиллах юм бол малчтайгаа дэмжсэн ажил гэж ойлгож байгаа.
Хаврын энэ их ажлын үеэр Бэндэр сумын малчдын санааг зовоосон бас нэгэн сорилт тулгарсан нь малын гот салбарт өвчин. Шүлхийн өвчнөөр салаа туурайтан мал амтан өвчлөгч хор нөлөө ихтэй. Одоо бол яг сумд одоо хаврын цагт ер нь одоо мал ядрах, одоо паразит өвчнүүд ихсэх хандлага бол байна. Одоо 4 сараас шүлхийн өвчний вакцинжуулалт хийгдэж эхлэх гэж байна. Мөн одоо бом, дотрийн халдвар тордлого гэх мэт орон нутгийн өвчнүүдийн тарилга эхлэхээр одоо аймаг дээр тарилга ирээд одоо сумаас вакцины татан авалтаа хийхээр бид нар ажиллаад одоо 4 сарын 20-ны хооронд одоо бүх үхрийг шүлхийн вакцинд хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Танаас өмнө бас шүлхийн өвчлөл гарсан. Энэ тал дээр ер нь ямар арга хэмжээ авч ажилласан бэ? Шүлхийн өвчний гарсны хамгийн гол шалтгаан бол ер нь одоо нөгөө шилжилт хөдөлгөөн. Яагаад тэгэхээр манай малчид өөрсдөө одоо энэ тэндээс мал авчирхад өвчин тарах нь эмчтэй мэддэх ёстой, бичиг авч баталгаажуулж явах ёстой гэдгийг ерөнхийдөө ихэвчлэн мэддэг боловч яг тэрийг амьдрал дээр хэрэгжүүлдэггүй, дур мэдж одоо ингээд тийм шилжилт хөдөлгөөний асуудлыг маш их гаргадаг учраас ер нь тэрнээс л яг анх үүссэн тохиолдол нь бол тэр байсан. Тэгээд ер нь яг жоохон газар авч тархсан асуудал нь гэхээр манай малчид жоохон хинэггүй хандсан. Ер нь нэлээд тархалт явагдсан хойно одоо мал имлэг болон одоо сумын засаг захиргаанд мэдгдсэн. Яг арга хэмжээ авч эхлэхэд ер нь тархалт нэлээд дэгдсэн. Тиймэрхүү байдалтай байсан учраас ер нь жоохон хумхад тийм бэрхшээлтэй асуудлууд байсан. Тэгэхээр одоо малчдын хамгийн гол анхаарах асуудлууд энэ шилжилт хөдөлгөөний асуудлыг маш сайн анхаарч энэ тэндээс одоо хээлдүүлэгч авчрах, алисуд худалдаж авсан мал ахуйгаа нааш нь авчрахтаа маш анхаарал болгоомжтой одоо шинжилгээнд хамруулах ч юм уу те ядаж нөгөө анхны үзлэг онцлогоог тэр цаад мал имлэгт нь хийлгэж интернэшнл цааш нь болох юм бол бас эрсдлээс нэлээ ихэнх хувийг бол ер нь шилжилтээс л маш их хамбарна гэж үзэж байгаа. Яг тэр шүлхийн өвчний тархалт их үед ямар арга хэмжээ авдгийг. За дээр нь одоо урьдчилан сэргийлэх вакцины туулгалтын үр дүн ер нь ямар байдгийг, малчид хэр нийтдээ хүлээн зөвшөөрдөг вакциныг. Яг манайхан ер нь вакцин одоо нэгнийхээ ам дамжаад бас их юм ярина. Одоо мал шүлхийн вакцин хийхээр мал ядардаг. Ер нь вакцин хийлэхгүй энэ төр гэсэн асуудлууд гарна. Гэхдээ ер нь одоо бас ойлгосон байх гэж бодоод байгаа. Ер нь энэ жил бол ер нь шүлхийн вакцинд хүмүүс маань нөгөө өвчлөл гарсан учраас маш сайн хамрагдсан. Тэгээ хамрагдсан учраас бас ер нь бол тодорхой хэмжээний үр дүн гарсан. Тэгээд одоо вакцина ер нь бол вакцин хийзээ ирэх гэж байгаа вэ ч юм уу тиймэрхүү байдлаар бас ханддаг болж байгаа. Ой хээрийн төмрийг цурамд оруулж унтраадагтай адил хорио цэрийн дэглэмийг чангадгаж ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийснээр өвчлөлийн тархалтыг зогсоох боломжтой. Гэвч нэрвсэн хойно хашгирах биш, урьдчилан сэргийлэх нь түүнээс илүү чухал. Шүлхийн вакцины үр дүн хүлээн зөвшөөрөх малчид байхад эргэлзэж эсэргүүцэх нь ч бас бий. Асуудалд л шийдэл олчихвол ажирахгүй дээ. Энэ малын бэлчээ юу бол вакцин бол тарган цагт нь бол энэ шүлхийний вакцин зүгээр юм шиг байна. Турсан цагт нь бол мал ядраад. Хаврын цагт бол. Тэгээ өвөл намар хийлгсэн тэгээд тэг гайхуу зүгээр хойд нь бюро тугал шүлхийтэй тэгээд тарсан да. Тэг хонь бас тоглосон хүмүүс тэгээд хонь тийгүү вакцин. Тэгээ хонь минаас нэлээд тоглосон тэгээд тариад тусны ялгаж байгаа өвс тос өгч байгаа. Тэгээд л андарлаа та. Мал дагвал ам тослдог гэлцэх хашир малчид шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давж өвгдийн бууртай хавар жандаан сэтгэл талбун аж төрж байна. Шин төлийн дуу шиг хаврын өдөр хоногууд шилшилэн даран өнгөрч хөлгүү бууцтай хаваржаа өнөр болон дүүрсээр. Төлөв 5 эрдэнэ нэвтрүүлгийнхээ энэ дугаарт газар нутаг, мал ахуй, цаг улирлын давтагдашгүй онцлог, малчдын аж амьдралыг тусгахыг зорилоо.